2020 оны 4 сарын 30-ны өдрийн А-д 590 дугаар захирамжаар за хэд хэдэн байгууллагуудын үйл ажиллагааг бид нэр тодорхой цагийн хязгаарлалтай стандартын шаардлага хангасан байгууллагуудаа нээхээ шийдвэрлсэн. За энэ дөр тухайлбал яг стандартын шаардлага хангасан спорт зал, бассейн, жүжигийн клуб, за танхимын бус сургалтын төвүүд гэж ингэж оруулсан байгаа. За яагаад танхимын бус сургалтын төв гэж онцлсан бэ гэхээр Монгол Улсын засгийн газраас боловсрол соёлын шинжилгээ ухааны сайдад үүрэг өгсөний дагуу танхимын сургалтын төвүүдийн үйл ажиллагааг боловсролын яамнаас зогсоосоо. За тэгэхээр нийслэлийн эсрэг дарганы зүгээс бол засгийн газрын гишүүний зогсоосон энэ байгууллагын үйл ажиллагааг нээх хэдэн сэргээх ийм хууль эрхцийн боломж байхгүй байгаа учраас танхимын бус сургалтууд буюу фитнес клубын сургалтууд, йогийн сургалтууд, заалмаг хичээлж байгаа сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг нь бол нээсэн. За хэд хэдэн байгууллагуудаас энэ сургуулийн 10 жилийн сургуулийн хичээлийн спорт заалуудыг нээх боломжтой юу гэдэг ийм асуултыг тавьж байгаа. За бид нар өнөөдөр энийг яагаад нээх болсон шалтгаан маань гэвэл иргэдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэ спорт заалын үйл ажиллагаануудыг нээсэн. Хувийн сургуулиудын хувьд бол энэ дээр бол нээлттэй байх боломжтой. Улсын сургуулиуд буюу ашиг олгох зорилгоор энэ спорт заалын үйл ажиллагааг явуулахыг бол хоригдсан хэмээрээ байгаа. Нэгсэндээ улсын сургуулиуд спорт заалын үйл ажиллагаа явуулахыг бол нээгээгүй гэж ингэж ойлгож болно. Танхимын сургалт гэдэг бол боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас тодорхойлох бах. Бид нар бол танхимын бус сургалтын үйл ажиллагаануудыг нээсэн гэдгийг бас зориуд хэлхэн зүйтэй. За хоёрдугаарт нь захирамж орсонтой холбогдуулаад бүх төрлийн арх согтууруулах ундагаар үйлчилж байгаа нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа аж ахуй нэгж байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг бас тодорхой түвшинд нээхийг зөвшөөрсөн байгаа. За энэ бол 07-оос 00 цагийн хооронд ариутгал халдваргүй төлөвийн ажлыг өндөр түвшин зохион байгуулж 07-оос 00 цагийн хооронд арх согтууруулах ундагаар үйлчилдэг түүгээр хөдөлталдаг байгууллагуудын үйл ажиллагааг бол нээсэн байгаа. За энэ бол олон талын шалтгаан нөхцлүүд байна. Иргэдийн маань аж амьдралтай холбоотой түрээсийн төлбөр төлдөг, ажилчдын цалин олгор тавьдаг маш олон хүндрэлтэй нөхцөл байдлуудыг ажил олгогчдын зүгээс биднэрт тавьсан учраас энэ асуудлыг бол шиний 00 цаг хүртэл ажиллуулахаар ингэж зохицуулсан байгаа. За 3 дугаарт нь сүм хийдийн байгууллагууд байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн эрсдэлтэй гэж тооцогдож байгаа байгууллагуудын нэг нь яхаггүй сүм хийдийн байгууллага. Тэгэхээр сүм хийдийн байгууллагуудыг тодорхой шалгууртаагаар нээж байгаа. За тэн дээр бол зөвхөн дотооддоо үйл ажиллагаа явуулах, тухайн сүм хийдээр шавлан сууж байгаа нам хургуудаа дотооддоо үйл ажиллагаа явуулна. Гаднаас өсгтөн олноо оруулахгүйгээр ингэж шашныхаа үйл ажиллагаа явуулахыг бол зөвшөөрсөн. Тэгэхээр бол иргэд олон нийтийг цуглуулахгүй байдлаар бол энэ сүм хийдийн байгууллагууд бол ажиллаж болох нэ. За өмнөх засаг даргын А436 дугаар захирамжин дээр байсан хэд хэдэн зүйлүүд бол хэвээрүүлж байгаа. Энэ бол иргэдийг олноор нэг дор цуглуулахгүй байх, жагсаал цуглаан хийхийг уриалгах, нэг дор олон хүн зохион байгуулсан, цуглуулсан тэмцээн оролдоон зохион байгуулах зэргээр энэ үндсэн захирамжийн агуулга бол сонгогдоод 5 сарын 31-нд явна гэж ингэж ойлгож байна.